За сайн байцгаана. Hi everyone. I have a 20-minute ride to my next meeting, so I just got in to do a quick live trying to explain a couple of things about our detox. За би нөгөө нэг бас л яаруу санд руу явж байна. 20 минутын дараа чи миний нэг уулзах газар 20 минутын зайтайгаа тэр хугацаанд нэг хурдан лайв хийчихье гэж бодлоо. Хэрвээ би сонсогдохгүй байвал надад орж ирсэн хүмүүсүүдээс сонсогдож байна уугүй гэдгийг хэлчихвэл их зүгээр байна. If you can hear me, please let me know. Whoever is on live right now, can you please let me know if you can hear me or not? I'm obviously driving, so the audio quality may not be the best. So, but I think you will get the message anyways, okay? So, яг би нэг машинд явж байгаа болохоор жоохон шуугантай эсвэл жоохон дуун жоохон сул байж магадгүй. Гэхдээ бол өнөөдрийн миний энэ ярих гэж байгаа юм их чухал болохоор та нарт тэр мэдээлэл бол хүрэх бахаа гэж бодож байна. Тийм болохоор би жоохон чанга ярина. Тэгэхгүй бол нөгөө машинд явж байгаа учраас жоохон дуутай байж магадгүй. Тийм болохоор жоохон чанга ярина. За detox-ны 3 видео орсон байгаа. Тэр 3 видеоны дараа нэлээд олон асуултууд ирсэн. Тэгээ тэр асуултуудаа хариулангаа бас хэдийн юм хүмүүстэй тайлбарлаад хэлчихмээр байна. I already published 3 live videos about my detox, and the first week's schedule is already also published on our page. So if you don't know, all the links are linked up in the description of each video. So just go ahead. Oh, it's up, thank you very much. Everybody can hear me then. Okay, very good. So I'm trying to explain a couple things. I got a lot of questions, and I'm trying to explain a couple things about these detox, okay? So I'm gonna, again, it's gonna be in a dual language. It's gonna be in Mongolian and English translation. So bear with me. If you're watching it as a recording, just fast forward Mongolian version and just listen to the English one, okay? Би нөгөө нэг ахаад энэ видео маань ахаад хоёр хэл дээр явагдана, англи, монгол хэл дээр явагдана. Нэлээд олон асуултууд орж ирсэн учраас тэр асуултуудад би зүгээр энэ видеогоор хариулангаа бас хэд хэдэн юмыг бас тайлбарламар санагдчихлаа. Нэгдүгээрт юу вэ гэхээр айгүй олон хүмүүс ийм өвчтэй, тийм өвчтэй, энэ детокс чи хийж болох уу, болохгүй юу гэдэг айгүй их тийм өвчин асуусан, янз янзын өвчнгөө надаас асуусан тийм хүмүүс их байна. Би энд нэгдүгээрт би бол эмч биш. Тийм болохоор заавчгүй ер нь ямар нэгэн эмнэлгийн нөгөө асуултууд байх юм бол эмчээс асуух хэрэгтэй. Хоёрдугаарт бид нар энэ детоксн дээр ерөөсөө би эм уулгаагүй. Би дандаа жимс, ногоо, хоол идүүлж байгаа учраас энэ өвчин асуудал хүмүүсийг би ерөөсөө ойлгохгүй. Би ер нь монголчуудыг ер нь айгүй ухаантай, сэргэлэн юм болгоныг ер нь тунгаагаад их хурдан ойлгочдөг, юм болгоныг ерөнхийдөө их янз янзын үднэсгээс харж чаддаг, юм их хурдан сурдаг. Ерөнхийдөө бол монголчуудын толгой тарих бол хамаагүй их хурдан хөдөлгөөнтэй, ерөнхийдөө их ухаантай хүмүүс гэж би боддог. Тэгэхэд манай ерөнхийдөө надад ирж байгаа асуултууд дээр бас л одоо болоогүй байгаа гэдг нь аюух мэдэгдэж байна. Манай хүмүүсүүдийн одоо ихэнх нь одоо унтж гин гэдэг нь унтаа байдлаар жинхэнэ амьдралыг амьдрахгүй унтаа байдлаар амьдарч байгаа гэдэг нь харагдаад байна. So I'm getting a lot of questions about during the detox. Can I do this detox if I'm, I don't know, have this kind of disease, that kind of disease, if I'm breastfeeding, if I'm doing this and that, you know, they're getting me a lot of questions like that. Number one, I want to answer them. I'm not a doctor. I'm not a medical doctor. Do not ask me any questions about any type of diseases, okay? If you want to ask anything about that, you need to talk to your doctor, okay? And get their opinion, what they think about your particular disease and if you can do a detox or not. Number two, this detox, I'm not asking you to drink any type of medicine, okay?
which means I'm asking you to drink fresh juices, fresh fruits and vegetables. I'm asking you to eat clean and eat healthy foods, okay? I'm not giving you any prescriptions to any medicine. So you need to understand that we are eating food and we are eating fruits and vegetables. This has nothing to do with any disease. That should not affect any disease whatsoever, like, you know, it pertains to side effects of medicine, okay? So if you're taking any drugs on meds on the side for any type of, you know, disease that you have, you know, this should not affect anything because you are basically just eating fruits and vegetables like normal food, okay? Number 3, I believe that most of us are now awake and most of us are not sleeping and just following blindly any directions and any TVs or whatever that you getting from outside world. I believe that a lot of people are waking up and start using their intuition, start using their brain, start using their thoughts and thinking abilities into their own good purpose, okay? So do not be one of those sleeping people that do not think for themselves. Take the responsibility for your own actions and for your own health in your own freaking hands. That's what I want to tell people. Why you relying everything on outside world and especially on doctor to resolve any of your health issues, okay? За би бас хоёрдугаарт юу хэлмээр байна гэдэг чинь өвчин гарч ирж байна гэдэг чинь өөрөө өвдөж байна гэдэг чинь ямар нэгэн байдлаар өөрийн чинь хийсэн өөрийн чинь үүдлээс болоод тэр өвчин үүссэн гэдгийг одоо хүн болгон одоо ойлгох цаг нь болцсон бахаа гэж бодож байна. Яагаад гэвэл бид нар ганцхан эмчид өөрийнхөө эрүүл мэндийг даатгах биш, өөрийнхөө гартаа тэр эрүүл мэндээ авах цаг нь болцсон. Бид нар одоо ингээл зүгээр ямар ч нөгөө фильтргүй ингээл эмч юу гэж хэлнэ, тэр юу гэж хэлнэ, найз юу гэж хэлнэ, телевизэр юу гэж хэлнэ, радио юу гэж хэлнэ, тэрийг дагаж явдаг одоо тэр цаг хугацаа чи өнгөрчөөд байна. Одоо жоохон өөрийнхөө толгой сэтгэл санааг жоохон ажилуулж, өөрийнхөө бие, сэтгэл санаа, бие, мах бод, эрүүл мэндийгээ өөрөө хариуцах цаг нь болцсон гэж хэлмээр байна. Тийм болохоор энэ детоксонд оролцож байгаа хүмүүс үнэхээр одоо биендээ анхаарал тавьмаар байгаа. Үнэхээр одоо бие чинь ядраад байгаа, тийм үү? Бие чинь болохгүй байгаа гэдгийг ойлгоцсон, тийм үү? Үнэхээр тэрийг ойлгоцсон. Би ер нь нэг юм өөрчлөх хэрэгтэй юм байна. Байж байгаа байдлаа өөрчлөх хэрэгтэй юм байна. Хоол ундаа, тийм үү? Эрүүл мэндэндээ анхаарал цаг нь болцсон юм байна гэдэг мэдрэмжээ авсан хүмүүсүүд л энэ детоксонд үнэхээр нөгөө зөв болон энэ детоксноос үр дүнгээ харнаа. Тэгэхгүй зүгээр л одоо ингээл нэг л нөгөө хонь мал өхөр шиг нэг тийшээ нэгэн чиглэлүүл тийшээ чиглэдэг тийм хүмүүс бол ерөөсөө эндээс юу ч олж авахгүй. Тийм болохоор жоохон толгоогоо ажилуулж өөрийнхөө эрүүл мэнд, өөрийнхөө мах бодит, өөрийнхөө биеийг одоо өөрөө хариуцаж эхлэмээр байна гэдгийг хэлмээр байна. Number 2, I was telling, you know, if there is any disease in your body, if you're getting sick, if you don't feel good, if you have headache, if you have any kind of pain in your body, this is an effect of something you did or something you have done to your body, and it's all up to you why these things are coming into your body, why your body is sick, okay? You need to take a responsibility and you need to feel, hey, I had enough of this sickness, I had enough of this pain, I had enough of this, you know, whatever in your body, and I'm ready to change my life, I'm ready to change my way of eating, I'm ready to be more healthy, I'm ready to do whatever it takes to get my body back, okay? That's the responsibility. You need to make that decision for your own self. Just don't blindly follow any detox. Don't blindly follow any of the trends and diets and blah, 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 and everything else without, you know, use your brain. That's why you have a brain. Think about it. Why are you getting sick? What's going on in your body? Why are you feeling so tired? And so on, so on. It's all cause and effect of all the actions and all the years of bad habits that you have been doing for years and years and years. It didn't show up in your body overnight, okay? Let's be clear on that, and let's take responsibility for what's going on in your body, okay? За бас нэг юм юу яа гэмхээр тийм үү?
хүний одоо юунд проблем үүсэж гэнэ гэдэг чинь тийм үү, ямар нэгэн байдлаар хүний амьдралд ч байна уу, биед ч байна уу, өвчин гарч ийн проблем үүсэж гэнэ гэдэг чинь ерөнхийдөө л өөрөө та тэр үүсгэсэн ямар нэгэн үйлдэлээрээ үүсгэсэн гэдгийг л та ойлгочих юм бол одоо хүн болгон одоо энэ энерги гэж яриад байгаа шүү дээ. Тийм биднийг одоо энэ орчин тойрон, бидний одоо энэ сууж байгаа машин, бидний энэ гар хөл мах бод одоо юу гэдгийг энэ гадаа байгаа мод зүйлэг бүгд энерги шүү дээ. Тэр энергийг одоо бид нар энерги л гэдээ яриад байдаг тийм үү? Өөрийгөө хайрл гэдээ яриад байдаг. Яг тэр энерги чи юу ийгээд байгаа? Яг тэр өөрийгөө хайрл гэдгийг чи яаж ойлгох вэ? Юун дээр тэрийг чи яаж ойлгох вэ гэдгийг бид нар ерөөсөө нэг сайхан нэг амар тийм супер одоо нэг үгээр ингээл гой юм яриад байдаг. Яг хүнд тодорхой ойлгомжтой юм ярьж байгаа юмнууд бол би ерөөсөө за ялангуяа Монголын одоо энэ сошиал медиа, Монголын одоо энэ юунууд дээр яг тодорхой инктэг ярьж байгаа хүмүүсийг би ерөөсөө харахгүй байна. Зүгээр л нэг юм нэг өнгөцхөн, зүгээр л нэг сайхан үг яриад байдаг. Яг хүн тодорхой юм хэлээд өгөх, яг хүнд инктэг заагаад өгөх юм бол ерөөсөө тийм айгүй бага харагддаг. Тийм болохоор энэ энерги гэж юу юм тийм үү? Одоо бид нар энэ өмсөж байгаа хувцас энэ биендээ өмсүүлж байгаа энэ хувцсыг худалдан аваад өөртөө ингээ өмсөөд явна гэдэг чинь аюул энерги зарцуулж иж тэр хувцсыг авсан байгаа тийм үү? Тэр хувцсыг аваад өөртөө өмсөх гэж аюул энерги зарцуулсан гэдэг. Тийм болохоор бидний бүх одоо хөдөлгөөн болгон ярьж байгаа үг болгон хийж байгаа бодож байгаа бодол болгон чинь энерги өргөдөж байгаа гэдгийг та нар сайн ойлгох хэрэгтэй тийм үү? Тэр энерги өргөдөж байна гэдэг чинь дараа нь та хэрэг үнэхээр тэрийг ойлгоод ирэх юм бол ямар юмд энерги өрөхгүй юу тийм хүмүүстэй зүгээр чалчаад хүн муулаад нэг найзандаа 3-4 цагаар сууж цагаа өрхөө тэр 3-4 цагийг харин үр дүнтэй тийм үү шинэ юм сурч өөртөө шинэ хөрөнгө оруулалт хийж шинэ мэрэгчлэлтэй болж одоо шинэ юм сурж ойлгож мэдхийн тулд тэр 3-4 цагаа өрхөө гэдэг өөрийн тэр энергийг юунд өрхөө гэдгийг та ойлгох хэрэгтэй. Тэгжээж та тэр нөгөө өөрийгөө хайрлна гэдэг байгаа юм чи ерөөсөө өөрийгөө ойлгох гэсэн. Би хин бэ? Би надад юу хэрэгтэй вэ? Надад юу хэрэггүй вэ? Би энэ нүрэн дээр зүүж байгаа маскыг одоо авахгүй юу тийм үү? Хүмүүсийн өмнө би юу гэж яах гэж харагдах гээд байгаа тийм үү? Өөрийнхөө жинхэнэ нүр дүрийг харагдуулахгүй нөгөө дүр үүсгэж одоо маск зүүхэ болио гэдгийг өөрөө одоо мэдэрч одоо ойлгох хэрэгтэй. Цаг нь одоо аль хэдийн болцоод байна гэдгийг би бас хэлмээр байна. Second of all, I want to talk about touch bases about energy. What is energy? Everybody's talking about energy, and everybody's also talking about loving yourself. Giving yourself time. Spending time with yourself. A lot of gurus and spiritual teachers and all kinds of people are talking about it now, all over social media. Everywhere right now. A lot of people are waking up, a lot of people are opening up their eyes. They're seeing the lies and illusions that we've been believing for years and years and years in our own world. So by energy, what does it mean energy? Everything around us is energy. The tree is energy, the stone is energy, the roads are energy, this car is an energy, the clothes that we are wearing is energy, our arms and legs and mouth and eyes, everything is energy, okay? For you, in order to put these clothes on your body, you worked your ass off and made some money and did some actions and movements to earn that money to buy this clothes and put it on yourself, okay? So you need to understand where you're wasting your energy. If everything around you and you are energy, you need to stop wasting your energy. So instead of sitting and chit-chatting with your girlfriend or watching useless movies on the TV for 3-4 hours and wasting your time, use that 3-4 hours, use that energy to something else. Make yourself better, learn something new, invest in yourself, start your own business, learn from people that are doing great, and so on, so on. There's so much you can do with your time and energy. So be wise with your energy. That's what I'm trying to tell you. Also, in order for you to love, everybody's talking about loving yourself, love yourself. What does it mean to love yourself?
Loving yourself is understanding yourself, truly understanding who you are and what you're doing on this world, in this lifetime. Yes, we have very limited time and a very limited energy, and it can disappear in a minute or second. Okay, so you need to be very wise. What do you mean by loving yourself? It's understanding yourself, understanding who you are, what you're doing, what's your purpose, why are you doing things that you're doing, taking off your masks. You know, we are wearing so many masks, trying to pretend to be who we are not really, trying to do things that we really don't like, going to work and doing jobs that we hate, you know, so on, so on. These are all masks that we need to remove. We need to get out of our illusions and lies that we've been believing for years and years and years. So I'm hoping, you know, a lot of people are waking up around the world and they're seeing these illusions and things that are going on in the world, you know, what we've been told, you know, all these lies that we've been told. So make sure if you wanna understand your energy, you need to make sure you stop wasting your energy. Start conserving your energy and use them wisely. And plus, you know, loving yourself is understanding yourself, okay? It's truly understanding who you are and what you want and what your needs are. Also, you know, I want to just say, you know, a lot of people talking about spirituality, increasing your energy, cleansing your aura, loving yourself and all that stuff. But nobody is really giving you, you know, actions, what you need to specifically do to get to that point. So you need to, you know, with this detox or anything you do in your life, this is what you're doing towards, you know, cleansing your aura to make your vibrations higher, your energy higher, and so on, and understanding yourself better and better every day. So I encourage you to go deeper inside yourself first, okay? Дараагийн бас нэг би юу хэлье гэж бодчихлаа. За, энергийн тухай ярьсан, өвчин цовлонгийн тухай ярьсан. Юу яриа гэж хэлээ. Би нэг 3 юм ярих гэж байгаа. За ингээд нөгөө яриан дундаа нөгөө томарцсан. Дээрээс нөгөө нэг энергийн солилцоо гэдэг байгаа шүү дээ, тийм үү? Бид нар одоо та нар зүгээр нэг хувц өмсөхтөрөө зүгээр энергийн солилцоог яриад ш. Бүх юм энергийн солилцоо ерөөсөө үнгүй юм гэж ерөөсөө энэ амьдралд байдгүй. Нэг юмнаас та үнгүй юм авчлаа гэж ботход чамд мөнгөөр биш юм а гэхэд ямар нэгэн өөр байдлаар чиний амьдралаас чинь тэр энерги чинь гараад явна одоо, тийм үү? Одоо жишээлбэл нэг хүн өөрөө чинь машинд байсан зүнхий чуулгаалаад аваа явчихдаг ч юм уу, тийм үү? Эсвэл өөрөөс чинь таньдаг хүн чинь мөнгө зээлээд өгөхгүй байдаг ч юм уу, тийм үү? Ямар нэгэн байдлаар өөрөө та тэр энергийг нэг газраас үнгүй авцсан энерги чинь өөрөөс чинь ямар нэгэн байдлаар өөрөөс чинь гарна. Тийм болохоор тэр баланс заавалчгүй байх ёстой. Амьдралын бүх юм тэр энергийн солилцооны баланс дээр явагддаг учраас, тийм үү? Би бас энэ детоксийн програмыг хэлээд байгаа шүү дээ. Та нар энэ програм бол төлбөртэй. Тэгвэл төлбөрийг би энд гэж хэлэхгүй, волонтер маягаар өөрийнхөө мэдрэмжээр энэ төлбөрөө төлөөрөө гэдэг байгаа шүү дээ. Яагаад би тэрийг тэгээд байна? Яагаад би энэ програм бол үнгүй гэж би ерөөсөө ярих хэрэггүй. Мөнгө бол шүү дээ хамгийн хямдхан хялбар энерги. Хамгийн хямдхан хялбар энерги. Юм болгоныг авахдаа мөнгөөр төлчихээ тэр бол хамгийн хялбар төлбөр. Хүмүүс шүү дээ үнгүй юм авчаар эрүүл мэндээрээ төлж जैन, тийм үү? Эрүүл мэндээр хүн өвчлөөд хэдэн жилээр өвдөд эмнэлэг твтгэх нь тийм төлбөр төлмөр байна уу? Мөнгөөр төлөөд, тийм үү? Өөрийнхөө одоо эрүүл мэндэд одоо мөнгөөр төлөөд мэдлэг аваад тэрүүгээ хэрэгжүүлээд явах нь илүү хялбар төлбөр үү гэдгээл ойлгочих хэрэгтэй, тийм үү? Одоо жишээлбэл Америкийн ихэнх хөгшчүүлийн сүүлийн 10 жилийн амьдралынхаа сүүлийн 10 жилийг эмнэлэгт өвчтэй, ямар нэгэн байдлаар өвчтэй, эмнэлгээс орж гарсан өвчтэй хүнээр харуулсан тийм байдлаар сүүлийн 10 жилээ өнгөрөөдөг гэсэн тийм статистик байна. Та үнэхээр тэр тийм хүн баймаар байна уу? Эсвэл сүүлийнхаа амьдралынхаа 10 жилийг, тийм үү, баяр баясгалантай, эрүүл энх, гэр бүлтэйгээ, найз нөхдүүдтэйгээ баяр баясгалантай дуртай газараа явж, аялж ийш тийшээ явж, амралтанд явж, тийм үү? Тийм баяр баясгалантай, тийм enjoy хийж амьдралыгаа зөв тийм нөгөө хүслээрээ өнгөрөөмөр байна уу? Эмнэлгээс дамжиж, эмч эмчээс дамжиж
өвчтөе өнгөрөөмөр гэнэ гэдэг бол таны ерөөсөө өөрийн чинь сонголт. Бид нар бүгдээрээ сонголттой. Тэрийг бүгдээрээ бид нар сайн ойлгох хэрэгтэй. Тэр ойлгоно гэдэг чинь өөрийгөө хайрлана гэж би яриад байгаа шүү дээ, тийм үү? Another thing I wanted to mention about is that there is statistics that last 10 years of their life, most of the Americans spend in either nursing homes, either in and out of hospitals, or sick with some kind of disease and not able to enjoy their life fully, okay, their last 10 years. Do you really want to be that person? Or do you really want to be that person that enjoys their life to the end of their life? To have healthy body, that they can go anywhere they want without anybody's assistance, enjoy travel, enjoy, friends and family, enjoy their birthdays and parties and so on, Do you really want to spend your last 10 years in a hospital or nursing home? Or do you really want to enjoy your life to the fullest and live every day in happiness and no pain? So it's your choice. You have to make that choice. Do what lifestyle, what I choose to do with my life. So that's everything in life is choice, and everything in life is understanding your choices. Yeah, why you're doing it, your why. There is always these business gurus and all that stuff. They all talk about why. You need to understand your why, and what does it mean really? If I want to do this detox, why I'm doing this. Not just because it's a trendy, not because your doctor told you that you need to eat healthy, not because it's your friends are doing it or whatever, but you need to understand your why. Because I want to live healthy life. I do not want to spend my hard-earned money in hospitals and doctors' offices, because I want to enjoy my life to the fullest every day without pain and without any disease, that's stopping me of doing from stuff that I really want to do. So everybody's why is going to be different. So you need to understand your whys. Okay? So that's about it. Stuff that I wanted to cover, I think I covered it. Again, I want to keep these videos short, so I hope my message went through you. I hope it went through you and it turned it turned the light on inside you. That's what I hope it did to you, okay? So I'm not trying to be mean, I'm not trying to yell at anybody. I'm just very emotionally, really want to help people to understand the basics about healthy living and healthy lifestyle. That's why I'm so excited, and that's why I raise my voice. That's why I get so emotional, and a lot of people misunderstand it and say that I'm kind of cuckoo and crazy, what's wrong with her, why can't you talk normal, why can't you calm down, and blah 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 blah. You know what? Your health is not going to wait for you to calm down. That's what you need to really think about. Not how what other people's reactions are. But you need to think really truly why it's irritating you when I raise my voice. Why? Okay? Энэ видео маань одоо ингээд дурслаа, би одоо энэ видеого дуусгамаар байна. Өнөөдөр ямар ч байсан би нэг хэлхий гэсэн хэдийн юмнуудаа ямар ч байсан та нар хүргэж ойлгуулж чадсан байх гэж бодож байна. Хүмүүс намайг ямар чанга ярьдгийг, ямар амар ууралж байгаа юм шиг, орилж байгаа юм шиг ярьдгийг зүгээр ярьж болдгүй юм уу? Жохон тайван байгаач, жохон чимээгүй зөөлөн яриач гэдэргээл намайг аягүй их тэгж шүүмжилдэг. Гэхдээ яагаад би ингэж эмоцтой харьцаад байна? Яагаад би ингэж хүмүүс ойлгуулахын тулд ингэж орилоод байна гэх бах та одоо манайхан. Яагаад ийм эмоцтой харьцаад байна гэдгийг ойлгохгүй хүмүүс би ойлгуулмаар байна. Яагаад гэвэл би үнэхээр энэ хүмүүст тусалж энэ хүмүүс одоо миний энэ хэлснээр тийм үү, миний энэ юунуудаас, миний ярианаас, миний одоо энэ өгөх гээд байгаа мэдлэгээс жоохон ч ихсэн юм суралцаж, жоохон ч ихсэн эрүүл мэндтэй нэмэр болж өөрийнхөө амьдрал одоо энэ лайфстайлыг, өөрийнхөө амьдралыг яаж жоохон ч ихсэн дээшлүүлээсэ гэдэг үүднээс би ингэж их эмоцтой ийм их нөгөө нэг одоо ийм сэтгэлийн хөөрөлттэй ингэж яриад байгаа нь тэр юм шүү. Би зүгээр ингээ гоё ингээ инээгээд нэмсэлгээд гоё хувцас өмсөд гоё нүүр амаа будаад яг телевизээс гарч байгаа юм шиг суугаад тийм үү ингээд ярьж болно.
хинч тэрийг хийж чадна. Гэхдээ яг энэ эмоцтой, яг ийм амьдралтай тийм үү, яг ийм үнэхээр чин сэтгэлээсээ хүнд мэдээлэл хүргэн гэдэг чинь тийм юмн дээр тогтдгүй маа. Яг энэ чин сэтгэлээсээ хүргэе гэсэн энэ миний энергийг мэдэрч байгаа хүмүүс бол энэ мэдлэгийг бүгдээрээ хүлээж авч чадна гэж бодож байна. Тэгэхээр ч тэр гоё нүд амаа будаад, гоё хувцас өмсөд, гоё гэрэлд суугаад, гоё студиод суугаад ярьж болно тийм үү. Тэгвэл тэр мэдээлэл үнэхээр тэр хүнд хүрэх үгүй юу гэдг нь бас хэлэхэд хэцүү. Тийм болохоор би энэ хүмүүс нөгөө яагаад чи ингээл орилж харлаад байдгийг яасан их эмоцтой жоохон тайван яриач жоохон ингэж тэгэж тайван ярих үнэхээр цаг хугацаа одоо хамгийн гол нь байхгүй болчиход байна. Би аль болохоор олон хүмүүсийг сэргээсээ, нойрноосоо сэргээсээ тийм үү. Аль болохоор их олон хүмүүс энэ дэлхийн ертөнцид юу болоод байгааг мэдрээсэй гэдэг үүднээс аль болохоор ялангуяа манай монголчуудыг аль болохоор олон монгол хүн сэргэж, олон монгол хүн сэтгэл санаагаа онгойлгож тийм үү, олон хүн энэ тархиндаа байгаа энэ потенциал манай монголчууд ч айгүй өндөр потенциалтай, айгүй ухаантай хүмүүс гэдэг учраас би энэ монголчууд маань сэргээсээ, босоосоо, нүдэ нээгээсээ тийм үү. Энэ эрүүл мэнд одоо энэ өөрийн гэсэн бие бод юундээ энэ энергитэй анхаарлаа хандуулаасаа ганцхан мөнгө ганцхан тэр нэг гоё машин утсандаа битгий хамаг анхаарлаа явуулаарэ. Үнэхээр эрүүл мэнд тийм үү, эрүүл энэ энергитэй нөгөө бүх анхаарлаа хандуулж өөрлөгөө илүү дотгошоогоо дотроо ухаж илүү тэрэндээ анхаарал хандуулаасаа гэсэн үүднээс л энийг яриад байгаа. Энэ их цаг зааваа би үрж ингэж юмнууд видеонууд хийгээд байгааг энэ маань ойлгоосэй гэж бодож байна. Яагаад гэвэл хэрвээ би хийхгүй бол өөр хин хийх юм бэ гэдэг үүднээс би энийг хийж байгаа болохоос надад энэ бол ямар ч ашиг байхгүй, би энэгээр ямар ч мөнгө хийгээгүй, надад энэгээр ямар ч хүнд мөнгө төлөөгүй, одоогийн байдлаар энэ детоксонд оролцоод явж байгаа гэсэн хүмүүсүүдээс нэг ч төгрөг надад орж ирээгүй байна. Тийм болохоор надад бол ингээл цаг заваа үрээд ингээд яагаад бах бол ямар ч ашиг бол одоо мөнгөний талаас бол ямар ч ашиг байхгүй. Гэхдээ надад ямар ашиг байна гэхээр би олон хүнд тусалж одоо олон хүнд одоо энэ сэргэх нүдэ нэг тэр шансыг олгох болов гэдэг үүднээс л би энийг хийж байгаа юм шүү гэдгийг бас та нар ойлгоорой. За тэгээд би одоо ирэх газраас ойртож байна. Тийм болохоор тэгээд дараагийн лайв видеогоор уулзтлаа баяртай. Тэгээд дараа уулзъя. I'm just wrapping up. I'm almost where I'm supposed to be. So I hope you got my message, and we'll see you soon. I'll be doing another video very soon, and we'll talk to you later, okay? Bye. За нөгөөтгөө унтраач чаддгүй одоо.